Мантухайгийн 3 4-р парт. Бүр 4-р парт. За манай хүн ч удаастай хүүхдээ алдсан сэтгэлээр л яваад байгаа шүү дээ. одоо л ингээл яг л гоё өрнөл рүүгээ орж байгаа. Гэтэ ардаа мантухайгчийн ус оогоц Чиг. ихчтэй одоо бидрээс Хатан гээчтэй. Жохон. мантухай хатны ус оогоц ингээ 2 гизэг болцсон байгааз. Гэтэ ингээ нэг талын гизгэнд баг бидний ус оогоц тий. Тийм үтгэн үстэй. Одоо энэ айгу ийм юу гэдүүлээ нэг ийм төрслөл гэх юм уу? Метафор юу вэ? Метафор юм юу юм? Тийм метафор гэдэг баха. Одоо энэ хэсэг заяа. Шагаа тоглож байгаа эсэв үү? Хатантантаа нислаж айгаа юу айсан ч юм алгал та. Харин та бити болохаа цаа. Энэ хэсэг биш юм. За. Би айгуу чухал царайлаад үзээд тас. Гэтэ ер нь энэтэй холбогдно. Гэтэ ийм том өрөөнд гоё ингээ шагаа нэрсэлж тоглол гоё юм байна. Бүр ингээ өрөө дүүрэн шагаа. Эцээ яаж хамж дуусгах. Энэ жафар одоо бас байсаар л байна. Өршөөс. Болоо. Таны зарлиг ёсоор албавхаар очсон чинь хэсэг муусан болоод босож өвөө мүлээд одоо бүр ордны гадаа илчээд байна. Төрийн нэгээс толгойд гар мэгдэхлэнтэй. Харгуулын тэргүүдээс өчтөлтэй нэг гарч Утгагүй мэрч. Гэхдээ юу хүсэж байгаа юм бэ? Амнаас нэг олгт юм унахгүй цафар амнаас. Тэ. Ихч гэхдээ ер нь толгой дээр юу ч тавьсан гоё юм аа тэ. Хаан төрийнхээ эсрэг зэсгэлсэн. Харц болуудыг яа гэж их засах заасан байдгийг сайд та мэднэ үсттэй. Төмөр нүрээ гаргах нь дээ. их засагт бол эзэн харьяатаа сурвж зарлиг дөрчсөн боолыг цаазаараа өгсөн байдаг. Хэрвээ худалцууд итгэж харьяат ардыг хохироовол бүр засшгүй хэрэг болно гэдгийг та мэдэж байгаа биз? Үнэн байлгүй яах вэ? Би өөрийн гараар барьж ирсэн чинь. Ингийн ардуудыг зүгээр алах гэдэг юм шиг нэг юм ч. Манай Батмуугийн үүсдэхтэй яг юу л тийм бэ гоо? Энэ талтаа нэг энэ Тэмэл үс гэдэг нь амар мэддэг. наацсан бах юм те. Хэн хідэн арбиттай болох Одоо үү? яг хэлдэг. Ингэж тараацсан шагааг яаж дахин цуглуулах вэ? Хамтан өөрөө тоглох. Чинь энэ тархаа бутархаа улсыг яаж тий нэгдэхгүй л гэж арга эзэн үнэл. Гооц хаантан та өөрөө цуглуул гэхээр та өөрөө энэ улсаа захирах. Өөрөө хаана хийгээд. Юу гэж болох нь? Та юунд ардуудыг гисгэх зарлиг буулгав? Дор дардын сэтгэлийг эрхвш бодох нь зүй. Төргөө улс байж болдгүй адил ардгүй төр байж болох. Ардгүй төрөөж болдгүй юм биш үү? Дон захирагдахгүй хар цард ол ширж байгаа нь Одоо нөгөө цаасан дээр төр барьж байгаа бидний буруу гэрчиж Угаа тат. Энэ митийг аялдан дагалдагч гарч мэднэ. Мин улсынхан бас байж байгаа манай. Тон боолоо хааж худалдаа хийхэ байлаа. Магадгүй бидний эсрэг цэрэглэн хөдөлчих мэднэ. юу вэ? Би бас арай ч өөрийг юм болцсон гэж бодсон. Ингээ олон түмэнд харуулж. Алба датварыг цэрэг зэвсэгт зарцуулах ёстой. За тэр явах. тос дотроос өтвөлгддэг. Ямар ч байлаа гэсэн бослогыг толгойлсон муусан боолуудыг цаазаа. Та ууртаа хилэнтэй биш үү манайха? Татвар нэмцэнгээд ард бослог гаргав. Эмэгтэй хүний ингэтэл битгий заваа л даа. Монголчуудаа. Монгол ардуудаа юу? Их Энд та муухай цэхэр нүдтэй юм а тий. Балигчээ гаргасан эдгээр боолуудыг эзэн Чингисийн их ёсыг дагаж цаазаар авахыг их хатан зарлиг болголоо. Энэ нөө таньдаг хүн байдаг л юу вэ? Аа! Баримл штэ баримл. Оолын хайг авчир. Ян хай чин одоо яага. Таньдаг шүү дээ нөө хүүн Төмөрж ах юм хөхт тий.
Энэ хүнээс хуссан аяга маань тэрэг. Юу болж байгаа нэмээ тамин хүлээгэж. Хүлээ. Өвөөгийн маань хүүг алах гэдэг юм а тий. Ганц хүүгийн минь намайг өршөөгөөчтэй би төмөрж Нэгэн цаг тааныг бас барьж л явсан. Төмөржин ах бай шүү дээ. Тий. Хатантаа. Тааныг өсгөж явууллаа. Төмөржин ах бай шүү дээ. Хатантаа. Төмөржин ах байна. Энэ боолыг судалж тавь. Өөрсдөө жаргалтай. Миний хөө. Сулаллаа. Тэгсэн чинь энэ нэг юм нэдэх том амтай тий. Миний хөөшгүй. Амьд гарлаа. Хэрэггүй. Аваач хэрэггүй. Болохгүй. Хаан үх гэдэг юм. Амьд явах сайн. Альуу аваа. Миний хөө болохгүй. Үхээд үхүү. Зам тэлэг байна. Бас бодох юм аа бас. Манай элчийн чихийг огтлон доромжлон буцааж их хааныг баг хэмээн басамжилсан байна. Энэ хэргийн зөв бурууг шүүх гэж их станарыг өнөөдөр дуудсан билээ. Би санавас дөрвөн орд бид нэгэн махны тасархай. Эрт үеэс нэг тугийн дор нэг Ямар царайлаг юм бэ хөө. Гэтэл зарим буруу санаад ноёдын урвалгаар ордын ард олныг харь дайсны идэж болох гэж санаархаж буй зүйд нийцэхгүй байна. Дөрвөн ойр хаан төрийн эсрэг олон удаа босож төвөг одуулж байсныг бид сайн мэднэ. Тийм ээ. Ордын суурин иргэдийн өмг дор Атаарх онос. судалтай байдаг үз. Ийм самууныг бид баг дээр нь царх хөдлөж даруул яасан юм. Зөв. Тэр бол би л байна гэж. Гэтэ энэ Хиний инээж байгаа. сайдуудын нөгөө нэг юг харахаар ингээд ингрийн юмыг харахаар нэг юм тоглоом биш цаасаар яачлаад өмссөн юм шиг харагдах юм. Тухайн үед баг картоноор ингэж барьж хийжсэн байж магадгүй. Тий. Урлагийн өслөхөр тэгдэг гэсэн. Яг урлагийн өслөх биш л тий. Энэний нүд нь үнэхээр муухай захир Хааны юм. нас Үнэхээр өдөр ийм зогт юм уу? Төрвлс маань төхөж амжаагүй. Нөгөө тэгүр хатантаа ясуусааны дахин жирийн ардыг алдчих гэсэн. ямар Харин өдөж тий. өгөн би бод. Тэгсэн тэдгээр чихийг огтлоод явуулсан байх чинь зүгээр өнгөрөөнө гэнэ үү? Дан дажингүй инх тунхай гэтэл тэд өөрсдөө биднийг толхирн дуудаж байна. Хатан байтал хаан судалтай носон тий. Тэрген авч. Иш төмөрөөс ядаа суухаар морцсуугаа. Энэ ч уус ингэж. Ингэж зууд юм уу? Тэр өөрийнхөө гмийг мэдвэс захин. Би эрэгтэй хүмүүсийг л зөвхөн ингэж Энэ хаана нь ингэж нэг хөлөө ингэж дээр гараа. Үгүй гэхдээ ямар зузаа болтой юм. Угсаа нөгөө наснаасаа жижигхэн биетэй болохлоо. Ордыг дайлаар мордох зэрэг. 11-ийн давхар хэсгийг Орян хайдаг устаа байсан гэж Тав. түүхийн номон дээр байдаг. Гатан та цэргийн өдөртх нь зүйн хэрэг. Харин би таныг дагаж төшиг тулгуур болохыг гिचээе. Орд хүчрэхэг улс. Элхвиш уран арга бодож олох хэрэгтэй. За ингээд ер нь бол Би их зэрэгтэй хамт шууд дайран орно. ланд мордлоо хатан Та маань. нэг түмтийг Энэ 9 тасархад авсан зураг. Ингээд ямар гоё харагдаж байна тий. Нэг тийм. Тэргийн ангийнхныг энэ олны хэсэгт нь оруулсан дээ. Манай эзэн дүүн цэрэг тахт. Антгад гэлөө мөнгө тэнгэрийн хүчин дор гэлөө зураг алтанд нэрчсэн. Тийм яар гоё. Харин тий. Тэгэл мөнгө чунаал гэдэгсэн. Энэ гоос гэрлээ нүмс. Би явъя гэдэг унтчихдаг гэсэн. Нөгөө нэг зам дэстэ би батхай нь бол ингээд явж ирсэн. Тасраад ингээ ундаа явж идэг шиг л шүү дээ. Гэтэ сонд ингээд тэр талд гарч байгаа нь ингээд байлтан гэх хоёр талаасаа. Надад ер нь анханасаа л ингээд дайн хийх гэдэг нь эвгүй байдаг байсан. Чин би тэгэж боддог гэсэн ингээд дайн хийж байхад ингээд гинт айгаад зүгээр ингээд ганцаархан уулын цагаар ороод зогтчихвол яах вэ гэхэд. Яг гин цанцар. Би үнэхээр болохгүй бол тэгэл гэж боддог байсан гэж. Эсвэл ингээ өгсөн хүмүүсийн доо. Тэг ингээд зүгээр ингээд хэвтээ нагаад өгцөн царайлаад ингээд. Тэнд дан дуусны дараа ялсан тал нь уусаа бүх зэргүүд нэг. Тийм үү. Тэгвэл газ нөгөө талын зэрэг рүү солих хуцаас олж байсан. хаанта. Тэр тонч мөлгцэн нэг юм. Танд явахгүй үлдүүл яасан. Гэг. Уучлаарай.
Би бас цэрэг байх заяагүй хүн байгаа маань. Тэгээ яг ингээд амар омгшол тэгэл шууд дараал орох баг. Тэр нүуний дайн яг болохоос өмнө нүуний жанжин менжин ингээд үг хэлээд амар зоригжуулдаг штэ. Тэр айгуу чухал байсан шүү гэн тий. Тэгжээж нүуний Игжиж ингээ юуны төлөө дайцсан тий. Ингээ жоохон төсөнд гөргөж өгөөд гарахгүй бол зүгээр шууд маа гэлдэх юм бол тэгэл бүгд л уулын цаагуур ороод хувц хуцаас олоо наж нэттэй. Яа. хаашгүй тий. Энэ ингээ миний ойлгосноор яг би буруу бодож магадгүй гэхдээ хоёр талаасаа Шодлыг хийгээд тухайн ингээд дайн зарласан бол нөгөө талаа хэлтний өдөр тэдэн цагаас байлт хийгээд байсан юм шиг байгаа заа юу. Тэг ингээ хүлээгээд Харин тий. Тинчэн ингээ байж идэг тий. тий. Аяаг бол гараад тэрс. Тэгээд л 10 цагт болсон. Одоо хүн амтныг эрэлдүүлчих юм шүү. Хагасанд 2 цагаас би чамайг Өргөө дээр ирээн тий өргөөд ирээ залуу тоглох хэрэг. хэрэг байна уу да. тийм хөлттэй юм явуулт юм шиг. Йоо тэр үсийн нараач тий. Тэдний араас иш төмөр зарим хүчин оруулаад өөрөө гол хүчин авчих хавцлын амыг хааж байлдана. Тэнд манай мянгат хяар зохиолох юм биш үү хатантам. Дээр үед гэхдээ нэр эмгтээчүүд үсээ тайрдаггүй байсан бахтэй угаасаа л. Тийм бах. Чиний мянгат яагав? Юунаас чимээдгүй баатар ирчүүд биш үү? Чамаг л явуулан таа гэж. Тэргүүлж орох хүнийг олох хэрэгтэй. Ингээ дайны төлөвлөгөө ярилцж байгаа ингээд эсхий ширдэг юм дээр тий. Нэг ол явж бодъё. Хүс мүстэй байл. Энэ нь Тэгээд тэрийг Энэ мянгаттай хамт бидэнд манай хатан бол яг мулаан шиг л харагдчих. байсан хүмүүсийг хамт хавцал руу За оруулах. хөө мулаантан бүр харьцуулчих шүү. Тэд хавцлын мохорт хүрээд За яг би эмгтэл хүнжтэй бас эргэж үзэх нь мэдээч. Мулаан л манай хатантай адилхан Тэгэхээр заа. иш төмөр бид орлоо гэж бодоод ол хүчийг оруулж. амар тэнгэрлэг үзэлтэй нэсцээ. Очиж мулаан баг. Би багтаа мулаан амар дуртай байсан шүү. Би ч гэсэн дуртай байсан. Тэгээ яг жинхэнэ түүхийг үзээд таах нэг дуртай бол биш юм. Бас хөрхийн эх орныхоо л төлөө явж байгаа шүү дээ. Ясаас тийж хохирол үзнэ гэж мэд. За энэ хоёр чинь ингээд харин тэ нэгийгээ золионд гаргаад яваад гэдэг ингээд юм уталтанд оруулдаг те. Ой тэр бүдүүнээ юу хийж байгаа? Босооч. Мянха аваа. Мянха хэрэг Тэмээ гэхдээ яг энэ дайнд яг юу хийж идэм бол Тийм амар төсвөртэй авчихсан шүү дээ. Энэ бодвол гоё мав руу бас явсан мó. та амгалан морилж явна уу? унтж байна. Бас үхэн өмнө жоохон унтаад авъя л да. Оо. Хатан. Чи угаас Та саадж морил. мөнхөд унтахаас хойш бүсэр өдөр. Цагаад өгчүүл яах юм. Эрийн хүн хээгүү гэдэг. Та бүхэн идэ зогл. Борцоо. Ааруул авч явж байгаа юм шүү дээ дайнд. Энэ чи арай чулуу биш үү? Яадаа гэж хатамтан байна. Тэр харвуу Хөөхнөөс. Тийм хийж. Урд төрхөн л энэ хоёр чинь даалан талан дээрээ тулцсан юм шиг. Чи ингэсгээд миний асарт оч. Имэгтэй хүн бас Зэргүүдийг хоёр одоо дуурлага ийм сайхан нэг хүйдэг нэмж ятсаа гэд тушаа. Хөмсгөн хүртлэг эннийхээ дагуу байдаг юм сте. Им дуулганыхаа дагуу им саран би хэжилд явуулна гин. нэ Амар баярлалаа. Цэргүүдээ! Бүгдээрээ нэг түүдэг нэмж асаа гэж их хатан тушаалаа. Түүдгийг нэг хүн нэг л түүдэг гэж бодсон. үгүй. Тэгэл хавсан газартаа л түүдэг асаадаг гэсэн юм лүггүй ч. Энэ ингэдэг байсан гинэ. 5-аас 6 хүн багтаа нийлж нэг түүдэг асаадаг. Тэгэнгүүт
Нөгөө нэг Монголын нууц тавчан дээр нэг хүн 5 төгрөг асаачдээ шүү дээ. Олуулаа олж харагдуулаад байгаа юм уу? Тэгэнгүүт би яг тэр үед нэг хүн нэг л төгрөг асаад гэж зүгээр хүүхд тахта бодгосон чинь 5-6 хүн нэг хүн төгрөг гэхээр нэг хүн 5-ыг асаачаар нэг хүн нэг галд 25 бол өрчөж байгаа. Тийм ээ шүү. Амар санаатас ба. Овн дүүдэг нэмжээс. Биднийг сүрдүүлж байгаа юм байх та зайлуул. Мэдчихэж байгаа юм уу? Яг зэрэг авчир юм биз дээ. Монголчууд ер нь галзуулсан баха. Үхэл рүүгэн өөрсдөө мөс гэж ирсгэж эднэр чи хятадууд уу? мантагаар толгойлуулаад шүү. Миний авирыг мэлах хувьтай төрсөн байлгүй дээ. Disgusting дэмжаана юу? Манай Одоо Өөр анхад хөгшин чин лавтай алгу. Энэ нэг хэлж байгаагаар өтлөөд өгсөн гинэ. Өөр жанжин каптай юм байна уу? Хэц юу л байгаач те. Энийг тавьж явуул. Чи мантахад очоод би бэсгүй хүнийг дайснаа гэж өрөвдөх өөрнийнгийн хүн биш гэж байна гэж хэл. тийм ээ. Хэрвээ бууж өгвөл амэчнэр шүүж багхатнан болгоно гэж байна гэж хэл. хоёр бас баг. Аваад Яа. Disgusting дэмжаана юу? Чичнэх юм байна. Одоо юу л нэрийн мэт. За сансараа. Чаваста тийм балчир хөөхтэй. Но балчир хүүхдийг багатнаа олгох гэдэг юм уу да? Бас Окей нөгөө батмуучин. Хааныг шоолоод байгаа юм уу? Жаа хөөхтэй болдгол юм багтаа гэж. Өөр шиг юм боддог харна шүү. Оо манай. Йоо, дунд нь орцоо алалцж шít зүгээр. Энэ үеийнхэн бүр өсрөгч байсан. Тийм штэ. Хүн болгон л багатнаа олохгүй л зүгээр. Яагаад хин чи Гэтэл манай ихч дүү хүн сонирхдаг. Анхнаасаа уусаа нөө нэг юу яасан бах. Яса амьдрал гэж хардсан шүү дээ. Өнгөнтэй суудсан болохоор тэрнээсээ трама аваад ирнэ хөшөө хүмүүс их үздэг байгаа гэсэн. Энэ ингээ хятад киноос юм бол амар зодолж байна. Тэгж дугаал. Монгол ирэгч байгаа. Хар шахаа махаа ингээ эргэлдэж байгаа шүү. Харин тийм. Гэтэ хөөрхийн мордууд басаа юу хэцүү юм аа тийм. Гэтэ мордуудыг ер нь бол алахгүй авч явъя л гэж боддог байсан байж үү тийм. Энэ одоо энэ донд бас юу хийж яваа юм бэ? Тань шүү дээ. Одоо ингээ хатныхаа хувцсыг өөр хүнд өмсгөө явуулчих. Цугийг аваад одоохын хариу оч. Тургал. Хатан ардаас адилхан харагдах байх та тийм хичнээн. Энэ угаасаа бүшмэд юм уу? Өөр хувцастай. Одоо энэ цагаан нөмрөг юм. Тэднийхэн зүгтайгаад хавцлаар орж. Мантага түрүүнд нь явж байна. Чүдэ. Хуурдаг танаас. Тийм. Нөө миний хувцас сольдог тактик чи зүг байсан юм шүү. Чавас. Ийм. Зэр дай. Тэгээ би ч ер нь их ухаалаг жинжин болох үе чи. Штүмөр өөрөө зэрэг авч орох гэж чинь тий. Тэ энэ угаасаа мэдрэл юм уу те. Өнгөрөө юм болохоор. Энэ юу биш юм? Тэрэлцэж байгаа юм шүү. Тийм ээ тийм уулаар нь. Бүх юм яг салбаар бүтэж байна гэж. Энэ хоёр хаанаас хараад байгаа юм бэ? Уулын цанаас хараад байгаа юм шүү. Эсрэг талах. Миний хараа яг ярьсан зүг бас нөгөө тал руу нэмэрхэ очиод хувцас солио тэгээд Мөнлөө тэгэнгүүт нөгөө мянхагийн мянга тгүүлж байгаа шүү дээ. Тэ? Гавцалт. Тэ. Юу вэ? Тэгэнгүүт араас нь уран хатаа. Би чиний баг хатан болж болох уу гэсэн үлээж байгаа ш. Хувцсыг мань хараад хүрээд ирв үү? Яараа биз дотроо. Гэтэ саяных бол хоньны гэсэн. Тэгтэл disgusting дэмжаана юу? Би зүгээр наа энэ кич гэсэн. Ёо зүгээр тайлан хуухан гарцсан юм шүү. Гэтэ
Гэтэ нэр алдцгаа хаа яг. Монголчууд амар төсөн хөрчдөг юм болохоор тэгэл үгүй гівцахтай хүртэл Нэг тааш нь харуул гэж бодвол. Саяных бол үнэхээр ямар ч хэрэггүй юм юу вэ шүү дээ. Хоёг вэ шүү дээ. монголчууд ингэ шархтахаараа улам ингээд өөр хэлсээр улам уурлаараа дайраад гэдэг юм. Тэгээд бас зүрх шархлах бас тэрнтэй адилхан юм уу? Шархлахаар улам нөгөө өнрөгөө дээ. Улам чичрээд байдаг шүү дээ. Тийм үеийн үлдсэн байх тийм. Монгол цусандаа байсан байна. Тийм бай. Ширүүл юм болчих шиг байна. Энэ хоёр өөр попкорн тавиад Хоёул шиг. одоо араас нь бүсэлж байгаа нь үсттэй бас. Хатанд бол юу л байна малгай. Юу л байна дуулга. Цэргүүдээ гооч. Баатруудаа. Баатруудаа мориндоо гэх нэг ингээд. Санийх дээр нөгөө хараацаа бишэлээ шонхрын доо тавиараа. Би одоо ахын баяр дургуулсан болохоор. Нүүрсэрөө. За энэ тухай яриад байгаа. Энэ тухай яриад байгаа. Энэ тухай ялцчихжээ. I don't know. It have nasty харагдаад байх юм надад. Шинжээ үнсэж байгаа юм шиг санагдаж. Хатан баалгуур үнэхээр огшч шүү дээ. Тэгвэл яг яалах. Мөр. Яалцаа. Одоо энэ бас аим гоё огш болсон. Хүмүүс төмөрчсэн. Саяных ч гоё юм биш үү? Хөлх нь боцсон сууж байгаа шүү. Би ч бас ингэж те нэг ингээл 1000 зэргийн урд дур тавих бас гоё хат. Эзэлж амаар байгаа хүний эзэлж авчаал те. Мөр эзэлж амаар байгаа хүн. Одоо ямар улс гүрээ эзэлж авч чаддгүй шүү дээ. Хүн л эзэлж авч чаддаг шүү. Чин манхайга тамбэр улсын эзэн Даян хааныг оглон их тэргэн удирдах ирээд дөрвөн та нарыг буулган аваад төрийн цааз гаргалаа. Та нарынээс хойш гэрээ. Манай гатны юу гоё юм биш үү? Хоёр хүүхнэрээ юм юу та? Малгайны хаан задаа хоёр хөргнөөс илүү бүхий. Зарлиж битгий суу, согдод суу. Махын гутгаар бүүд шүлээрэн зулгааж айргийг цэгээгэд нэрлэхийг зарлиг болгоо. Айргийг юу гэсэн бэ? Цэгээ гэж нэрлэсэн. Өчүүхэн биднийг махан нотолж идэх хутгатай байхыг болгоно. Гойцсон. Иш төмөр. Чи мах Завилч суухгүй яаж сууглаа ингэ сууглаа. За яах зүгээр байжснаа хамаг их асуулт байна. Бүр хутга идэхгүй. Хутгагүй мах идэг. Өөр хэмт. Тэгээд хойд нутгийнхаа айргийг цэгээ гэдэг юм уу? Хойд тэгдэг юм болов яадаг юм бол хойд нутгийнхан байл бичээр явахнаас. Хойд биш хаа Баруун аймгийнхан. Баруун аймагт айргийг цэгээ гэдэг юм болов? Их хатан. За манай хаан том болжээ. Сахал ургажээ. Чиний нөгөө шар дэлтэй айгу цохох байсан биз. Сатаа өгшөө. Би очиж суучих уу? Хаантаа хойлоо ижилхэн дээлтэй юм байна. Чин байна. Та бичгийн эрдэнэ сайдэр боловсрох нь чухал. Баг хатан ч болъё гэдэг. Эрдэнэ услуугаа адил гэдэг. Би хөөрхөн юм чи бичгийн эрдэнээр яана. Таарч байна. Монголын үндэсний их судар цагаан түүхийг байлээ. Та намайг бүр залхааж гүйцэл. Гэтэ ямар залуухан болохоор амар омглон байгаа. Тэгээ яаж ижил хаан шүү. Гэтэ айгу царайлаг байгаад тээ. Залуухан болохоор ч юм уу гоё юм.
бусад эсвэл би дандаа өвөө нарыг харсараад ингэж бодоод амлав. Бичиг бол ухаан, цэрэг бол хүч. Ухаангүй хүч хэрэггүй. Хүчгүй ухаан бас ямар тус байх вүлээ? Эртний мэргэн хаадууд бичиг цэргийн эрдмийг хослон сурсан байдаг. Тэгтээ хаан хүн хамгийн урд төрийг засахад сурсан Саад ингэж ярил би ч гэсэн залхахаар л. Би бол айгүй номхорцсон л суу Юу юм бэ? Төрий гэж юу юм вэ? Энэ бол ганц хоёр үгээр амархан хэлчих зүйл биш. Гэвч өчүүхэн би чадах чинээгээр тайлбарлан ярий да. Тэгс. Crash Landing on юу вэ? Би энийг хааны нуух сангаас авчирлаа. Гой малгай тийм бэ. Ямар гой ном юм. Сатаага та энэ номыг хаанд уншиж тайлж өгөхгүй юу? Хаант эмэгтэй нэ. Үсэг эртний утга гүн болохоор хаан ухаж мэдэхгүй байж болцсохгүй. Энэ юутай гайхамшигтай учрал бай. Өчүүхэн сайд би их хувьтай хүн да. Та юунд ингэж баярлаа? Бүрний юм шохоорхлын харцаал тулцсан байж тээ. Шаштрал бол манай Монголын эрт урдын түүхийг өгүүлсэн үлэмжийн эрхэм Ариун Монголын алтан ургийнхан л уншихаас өөр хэн ч уншиж болохгүй зарлиг цаастай шаштар. Та энэ төр зүтгэсэн гавьяд сайд. Та эсвэл өөр хэм унших уу? Гимгүй та уншиж бол. Хатан саярх бол бид хоёр энэ номыг Тэ манай хаан хараач тээ. өдрийн сайныг сонгон Цагаан байж зүстэй, янагтан хар үстэй, Энэ алтан ургийн хэл. ишүүд царай тээ. Хөмсгөний номролт бас айгүй сүрхий тийм. Тэнгүүд чинь яаж ийм одоо сэтгэл алдрахгүй байх вүлээ би биэндээ тийм ээ. Хэлээч. За тийм ээ. Хэлээч. Араас нь өрөө баараг явлаа. шууд зүгээр ингээд хостуулж байгаа юм шиг ингээд дууссан. мөр Зүгээр юм ярьчих болохгүй юу? Би танд Юу нэг ярих сони юм үзүүлье. Номон дээр нь очивол энэ алтуургийн ном юм уу? Энэ бол манай Монголын их хаадын Араас нь дагаж тэнэгдэж байгаа. бичиг. одоо гэхдээ ер нь ярихд юу байгаа хаа нэг хоёр яаж мэдэх вэ? Хоёлаа ер нь Тийм ээ. юугаа мэдэх вэ? Наа чи Одоо хаан өсөж 90 цент хүрлээ. Миний энд байсны хэрэг алга. хатан та юу айлтна вэ? Хааны бие өсөж ухаан өсөөгүй. Хэрв та явбал энэ төр болоос Би энэ бол өссөн юм шиг байна шүү. Хаан бид хоёр төрсөн ихчтэй хоёр шиг байдаг байсан. Одоо энэ хэвээр байж болохоо байл. Гэтэ ер нь аюу хэцүү байхаа тэг яг энэ их Хаан намайг sorry. зүгээр байлгахаа байлаа. Юу гэсэн үг вэ? Наад ухаан чинь саруул байна уу? Та юу хэлнэ үү? Тэдэн насны зөрөөлөө. Би Үгүй балчиг юу? хөвгтдээ эрэмнэр хүлээж явсан маань улс гүрний хаан төрөө ботсон хэрэг. 17 нас гэдэг баха. Одоо би өөрөөсөө 10 дэх хөвгтдээ нэг хүнжилд орчиход төмний өмнө энэ нүрийг Тэ хаа харалдуу бас боломжтой сонсогдож шээ. Өөрөөх нь хаан хит улс гэх орны байлаа ямар тийм. чимэр болгосон таны гавьяас Ийм үлдээ бол. хэн хүнгүй сайшааж байна. 12-оос дээш үү. Нэгэн тэхэлсэн их хэргийнхэн эцсийг үзсэн өлзүйтэй болов гэж өчүүхэн би бодож байна. Хааштай нөгөө тий. Ихэдсэн манай Монгол баг ёс үзсэн. хэдэн нас ах байхыг сайн гэдэг. им нэрээсээ гэсэн үү? За би явъя. Эмэгтэй хүмүүс гэхдээ ер нь дүү хүнтэй суух сайн байдаг гэж үү? Монгол дүү. Би яаж мэдх юм бэ? Уг нь эмэгтэй дүү байвал зүгээр үт юм шиг үлээсэн. Эмэгтэн чинь жоохон хэрсүү гэдэг бол. Хамт гүнтэй шиг таашаа дөрв байвал ивэл төгсдөг гэсэн. Сэлэн чинь Манай энэ гатанчтай орхон барсан шинжтэй хатуухан шиг хүн шиг байна шүү. За ингэж ярьж итэл яг хажууд нэрээ зогсчтой юм да.
дотоод. Магадгүй. Эрэгтэй хүмүүс Ихтэй эцсийн дотор эмэгтэй хүмүүс лөө хоб бод. эцсийн хааны гар хөлбөлөх. Энэ шүү дээ ерөөс. Манай хатанч Охин барсан шинжтэй. урдаас дайрч магадгүй гэнэ. Чи бид хоёр шиг гараад юм шүү. Дээдл нь гүйдлээ олохгүй л. Дээдл нь суудлаа олохгүй болоо. Би дандаа Буруу ярьсан. Энд байж таны Сольж бие ярих биелж юм байгаа мó? За яах вэ? Үүндээ. байна да. Хатантаа хөнгөхгүй. Хатахгүй би сайн бидтэй. Мо эмгэг минь өөд болоод сар гарынх л болж байна да. Тэгээд та бидний юунд дуудсангүй? Дуулахч чадсангүй дээ. сигэл ард. Төмөр жунгайг эндээс гарга. Яаж хинээ томцох. Хааны сангаас гэр орон барьж 2 морь 20 хонь тасалж өг. Жадгий. Хич тэнцэн хаа үнийг одоо тий амьсан минь байлгацсан ачтайгаа яа таа. Таны зарилгийг За нөгөө хоо батж байгаа хоёр дээр үрээд ирлээ. Сайн байна уу? Яг ажил дээр хоо батж байгаа цахилаараас өрөөд ирэхээр юм болдог дээ гэж. Муухай царилц. Гэтэ нөгөө одоогийнх шиг зурагт мод байхгүй болохоор хаахынхаа зэрэг гэсэн мэтгэхгүй. За одоо өнгөрсөө. Чамаас болж байгаа юм. Дими юм жачаа зүгээр. Ажил дээр хоо батж буй анд бит хоёр тий. Хааныг хит хөөргөд байх юм. Хаан одоо том бос. Айх хэрэггүй. Нөгөө мо хиний мо охинд нь дагуулж чад хортож. Та хоёр одоо явцгаа. Чихж одоо хүртэл байсарлаа. Оо энэ байгаад байгаа мó. Энд чинь нөгөө нэг хим боргоч юм шүү. Боргоч юм лөө? Боргоч нь шүү дээ. Оо. Оо андар. Боргочгоо таньсангүй шүү дээ. Улам л ир хүн болсоор л байна. Ой, сахлын хараач. Сахал ер нь айгүй овор нэм тийм ээ тий. Антхвай. Би энэ удаагийн ав их хоттой явлаа. Ёо л тоо. Эс. Ой, Та яс эрт нарсгар хэвтэй. Чи нэр юм ингэдэм биш. Сайн. Сайн. Сайн явлаа. тагуу ямар амар хард юм бэ. Энд чинь зайлуул нөгөө эмхтэн хүн үзээгүй хүн баг шүү дээ ядахт нь. Тэр чин хамгийн анхны ингээ харсан эмхтэн хүн л доо шүтэн бишрэн үсттэй. Хөөх гээд Жижигл тэр нь манай хат байдаг харин. Манай хүн ч гэсэн бас удцсан. одоо юу вэ? Хаа өнгөрөөд хэдэн жил болж байгаа юм бэ те? Айгуу унж байгаа ч. Бараг 20 жил болчихсон. Аа биш 20 биш ээ. 10 жил болсон. Инглитэдэс юм аа. Угаасаа. Эдгээр өөрсдөө эхэлнэ үгүй те? Хатан тэгээд энэ онцлогны хувцсгүй байсан юм тий. Яг хин ч орж ирнэ гэж бодоагүй л ахлаа. Ланц тийм ээ. Хантан юу болов? Сата өгшөөс. Айгаад. Сатаг шарцсан шүү дээ. Эдгээр өөрсдөө жалжган ч орж ирдэг байхгүй юу? Тэ? Өөрсдөө Гэтэ хараа хүүхд тахтаа тий би ганцаараа унтахаас айгаад байна гэж орж ир унтдаг байсан нь одоо л. Асал яагаад л байна тий. Хайсаар л байна. За. хааны унтлагын хувцас. Бас ир хүн гэсэн тий. Зэрэгтэй наа. За тавилан. Хэрэггүй. За ингээд хос дөрөө ямар юм хоршуулаад яасан юм бэ? Манайха эвлүүлээрээ би угаасаа буруу яддаг юм хийж байгаа зү. Өөрөө харшуулна.
жаргалтай хосууд гэдэг дуу тийм тэр юм шүү. Хоёр бүр татна олчихжээ. Ер нь багасаа л татна байсан л ахaltaа. Тэгээд одоо яг ингээд Бүр гоё татна олчихжээ. хүлийн зөвшөөрөлт. Сакура юу? Хотлоо голт бор штэ та нар мэддгүй мөн голт. Сүлдөө ус. Тийм. Нажиг Тэгээ одоо ийм их цэцэг юутай юу газар хаа. бэд юм ба. Бэд юм бэлээ. Намайг дагуулъя яваач. Бензин гайг болох. Тэг яг оо. Одоо энэ хэсэг амар гоё романтик штэ. Араас нь хөтлөл уул руу гараад. Чирэл зүгээр. Тэг. Нүна. Намо япта. Тийм байна. Уйгруудын тэр хүчрхэг идэрхэг явсан түүхээс манай хар хормыг өөдөн татахгүй болоо. Энэ хар балгас шиг болж магадгүй. Би хар хоримд одоогийн цэг болсон түмэн амгаланд харшаас илүү олон сайхан орд харш байгуулахыг хүсэж байна. Тэгээд хоёулаа жарган Тэр цэцэг ургуулал дуу. Чүтгэндээ ингэдэг яамантга яаса Манай ихч би давхар. Зүгээр. Таа. Харин хөвлөд байгаа. Үр маань л зүгээр байгааг санаа зовж байна. а хүү төрхнө Хүү биш байх яах вэ? төрнө төрн Одоо ингээд нөхөртөө жирэмсэн болохоор босноо тэгж хэлэх нь шүү дээ. би ч яах вэ? Би ч яах вэ? Харин хөвлөд маань байгаа. Хүмүүс л яаж байгаа бол гэж санаа зовж байна. Оо, тэгж авирэнөө синэдтэй те. Наасан жаа амар алуултай бод намайг түмэн хэсэг болгон огтлож хай. Юу Яасан болов? бэ? яасан бэ? Тун саяхан шивчиг алчаад аваа явчлаа. Юу тэр вэ? Төрийн Чүү тэрвэ. хасво тамгыг Газ тэргээлж болтгоо. Манай хүн тэгэл араас нь очиод аваад ирсэн шүү дээ. Энэ одоо төрийн хаспо тамгаа шивгчингээр мануулсан байж идэг болж байгаа. Харин тийм. Энэ Жафари хийж байгаа ажил ахгүй юу нугасаа? Тийм ээ. Энэ хамаг зэргүүдийн гаргаа явуулсан байсан те. Би зэргүүдийг гаргаж чи ороод алаад авчих гэл Мөшөө гэж байгаа. чинь юугаар харж ийсэн юм бэ? Аа ямар гой гой дэлт юм бэ? Хааны уурлж байгаа нь таалагч шүү. Шүү тарагч. Өнөг болдван хэдэн хүнтэй ордонд нэвтэрч ороод юм цэвэрлж исэн гэмгүй охиныг багалзуурд хороож төрийн там Танаа эхнэрээ экс ой. Монхангүй би гүйцэж очоод тас чин аби. надад тэргэл. Хөөе, үн болдог нөгөө Үн бол ямар юм Стокгольм синдром болол явж исэн биз дээ. Бид одоо ингэж бие усахсаар. Энэ гуравч урдны сайхан түүхтэй болсон Тийм шүү дээ. Тэд төрийн тамгыг юунд ч залж ядаж амарч идэг бас. Би явж урчлын одыг. Жирэмсэн байж юу? Та би тулгар байж ийм аянд яаж мартах? Би очиод тэднийг хүйс тэмтрээд ирий. Хаан та өөрөө үлдэж төрийн хэрэгээ явуулж байх нь зүй биз. Манай хүн бол тэгж штэ. Хаан Би бол экс бол мэдчихээн. Би очиод зүгээр найраа даваад ирээ заа Энэ юу. мэд гарч байгаа хэрэг Чи гэрээ хараа байж заа юу. Миний ухаанд итгэх нэг ном хотгоо. Хатан та юу хэлнэ? Ятгаа дайны ард гарлаа. ихчийн царайг хараад тамгайг өгөн заа юу. Таны зүв бах. Замдаа хүүхдэд төрүүлчихэд ирээ заа. Үгүй одоо Харин нэг та хүнийг явуулчих аян замд бие бодож яваарай. Төрөх гэж байгаа юу? Тийм. Харин тийм. Сатаа. Ганцаараа гэн Тийм. Жанж манжнаа Явуулчих явуулчих та хоёр хааныг сайтар харгалзаа хамгаалж байхаа нэг. Бол би хичээе.
Одоо ингээл цаашд миний дургу эсгүүд гардаг юм да. Эцэг нүдэж Эндтэй анхны харин ч гэсэн байлаар хүншгүй ааруулгач те бас юм. алтан гэргээ харахгүй Тэ? байна уу? Имгээл тэ махтааж ав. Тэгээд хамаг авчихсан бол өөрөө хаан болохгүй юунда ибратаж тавьчих гэж байна. Яг гоо энэ эдний дэмжлэг хэрэгтэй лсэн баг л та тий. Энд ч одоо ганцаараа ямар ч юу холбоогүй өгчихгүй байгаа шүү. Оруу. Энийг шүтгстэй можиг бас нэг Жафар нэг нөгөө тал юм байна шүү. Цэрэн даггүй энэ үед арай залах юм байсан биш. Нэг шолхоос л юм биш. Цэрэн даггүй юм биш. Чичил мэддэг шүү. Тэр нэг монголчуудыг архинаас нэг болно шүү. Андуул хааны болоо. Яга угаасаа завхарсан юм. Мөнхөж ондомч Тэр охиныг хараач хараас хяллаа. Монголын Чи хаан ширээ. хүний сайх охиныг Арун түмний жононгийн суудал. нэрээ жононгийн судлахаас баг шүү. Эрдэнийн суудалд хэнийг суулгах Хүй панда шиг ах биш. болохгүй болохгүй. Протест Олон туслах. их сайд ноёдын таадал ямар Энэ угаасаа буруу замаар орчиж юм. Голын дэргэд хамт тоглож байхдаа айхуу юу хөөхөн залуу байсан шүү. нэг муу зайгүй хүүхэд хаанаас ч юм Чөлөө тэнд өнгөрсөн шүү. Тийм ээ. Угаасаа нэг хүнээс тэр хүний хоёр дахь олдгоо гэсэн. эхэм та бүхэн Яг энэ тамгач нь тэгэхээр баруун түмэн одоо хүмүүсийн хэмжлэлийг таамл. нэг ирж Тест гардаг чинь. өөний болоо Тэр хааны үедээ алга болсон гэсэн. Хайц юм бол та. асрын Нэг нь л зараад идсэн бот те. өөр Гүний хатан донд хөвдөж явж байгаад кинон дээр бол хатан донд нуусан гэж байна. өдрийн сайныг тоглон 8 цагаан гэрийн үүдэн Монголчууд юм алга болохгүй л ард юм. Модоор хийсэн болох л хийсэн зүйлээ дуусчих юм болов. гэргийн хөдлөгөж Батам мөнгө Тэгээд харвас энэ арайчтай архичээ гэсээ сонгох уу, бат мөнхийг сонгох уу гэвэл одоо бат мөнхийг сонгох штэ. Аригчин хулгайч гэсэн. Архичин хулгайч хөөхөн өмсөг те. Тэгээд бас онгороо сагсуу Охноороо ингээд тамга сулчих юм уу тийм. те. Өлмий Хамаанд хүрхээргүй л охин харагдсан да. Алло. Алив гэсэн өөхөн зүгээр ингэж харж ясна. Муухай юм бэ. Юу охиноос үлдэж байгаа. Охин ч гэсэн амар дуртай явж байгаа. Уусаа ийм үний охин гэхээр бол Хин хэр алуг бол хүн ширэл. Исмэлийн зааснаар дөрийн тамгыг булгайлж авчирлаа. Исмэлэтэнтэй хэлэлцэж тохирсон гэдэг юу бол. Хитэмээ намайг мандахад улам мэдрүүл арга цаг олсон юм биш байгаа. Тэгж л таараас угаасаа чи ухаан богино учраас чамтай суухгүй байгаа хгүй. Өөрөө ч онон болох үсэлтэй хүн. Хаан болгоч талд санаа үргэлж явдаг юм билүү. Биерэн шал тэмэм хийж авнаад. Монголын ухаан хож өгч байгаа шин. Шулмын цаг. За гар нотлоод эхэллээ. Тэр нүдийн ээ. Хараад байна. Зүгээр тэгж яхаар би босч усуулаа гэдээ босч болохгүй тий. Муу ихч. Хаач хэрэг. Гэтэн орилж байгааг сонсдгүй мартаа дээр цаанаас сүлбэж байгаа хүн. Өвн гэр чи аюу сайн сонсогддог гэдтэй. Гэр биш бүр маа. Өөдөө айсан чулуу өөрийн толгонд дөр. Навья. Хар толгоогоо одоо шаажтэй. Амар олон байдаг. Хогчин гэж мэг. Үл
Нилийн үр хаалгаан төрдөг. Май стригтэй. Энд тэгээд тэгээ. Гэрх болоогүй юм. Эндээс эхлээд би бол Оо. Эхнэр болох хүн маань хаана яваг бүү мэд. Одоо чи Энэ хоровсгүй чинь юу хүн бэ? Аа тэр үү. Тэр чинь миний дүү байхгүй юу? алтчин гэлж гин үү? Тэгвэл тэр чинь яахаараа хүний нүр эвтэлж чардгүй хүн. Гэгэн гэрэлт хаан танаас сүрдэж айсан даа тэр үстэй. бас хөөргө тавьчихсан тий. Хаан одоо ингээ ихнэрээ явуулчаад юу бодоод байж. Гэхдээ тэгээд ингээ хүүхэн яриа сууж зогсож. Ямар гайхалтай харагдаг хүн бэ? Тий. Ихнэр нь тамганых нараас явчаад байна. Хаан та залуу хүн хэдхэн жил сургууль хийхэд надаас жилүү цэцэн болж давхиж яваад дээрэн харна дэх шалдахгүй харагдав. Тэгэхэд энд ингээл Ажилдаа дахиад нэг хараач. алдчихсан хүүхэн яриа зогсож байгаа. Хаантан ажаад байхад Ихнэр нь экс рүүгээ тамга авахгүй явчихсан байлаа. Уучлалын суу хараг. Юу бодож байна? Дарахгүй шүү дээ. Хаан та таалж сая. За ийм амар амгалан. Энэ орой нэгэн газар үдшиг өнгөрөв ямар. Хаач гэж. Энэ хаанда байна уу? Энэ киног хийсэн хүмүүстэй юм. Сата ирж. Хаандаа л ахаа Би юу орой. жоохон болохоор. Пичкалидасын үүлэн зардс хэмээх алдарч судрыг бэлтгэлээ. Янаг сэтгэлд хайны болон газар нутгаан насан үрт хайрлах тухай өгүүлсэн сайхан судртай. Ямар нэртэй судрагсан? Үүлэн зардс. Үүлэн зардас гэж судрыг олж унш заяа танаа. Хаантан та амгалан морилж явна уу? Миндэ. Мусаймнууд Гичнээ ном уншаад штэ гэгэрдэх хүн биш энэ хаан маань хараач. идэрчтэй байлаа. Хаан ч гэсэн хүн юм дөө. Таны лагшин Нэгэнт хүн сэтгэлээ өгсөн бол Гайгүй одоо дээ. бол Хаан. Хин гэрэлт хаан та амар амгалан морилж явна уу? та ёслох хэрэггүй. Дээшээ суугач. хүний шунлал багтаа тийм ээ. Гоё ойлгоныг өөртөө авах гэсэн. Хаан та Хаан байсан бол бас миний хийсэн бов танд жир ямар хүн байж санагдана? би бас шуналдчихлаа юм чи. Тийм биз дээ. Хамгийн гоё нь өөртөө авъя л гэж бодсон шүү дээ. Хаан та миний хийсэн хамгаалт бовноос хаа юм чинь хамгийн гоё нь авъя л гэж. Хэднээд. Их сайхан нэр байна. Танаа ах чинь ийм гоо дүүгээ Гайлгуудч юм. надаас нууж байдаг. Яасан муу санаатай хүн бэ? Оврцэс муухай дүүгээ хаан танд үзүүлж өөр унтуг нь хүрхээс айсан байлгүй. Зайлтай хардтай хүүхэн бэ. Харин би түүнд дүүгээ надаас нуусан хэрэгтэн ял тулгах санаатай байна. Тэгвэл та ахын минь өршөө. Тэгвэл та ахын хүн шүү. За яах вэ? Чамтай таарсан учирлаан бодож өршөөж болох юм. Чи тэр ятгаар наадаж үзүүлээч. Чи ятгаар наад, би чамаар наад. Наад Та намайг намайг яана. муу наадвал бүүн Тийм тутаарай. эрдэмт сураагүй охтууд байгаагүй л Гэмгүй, хasta тий бод. Эний юм байхгүй шүү дээ. Гэтэ эдэр ч одоо юу хийх вдэ тийм л юм сураад л байж шүү дээ. Надад чадахгүй. Дөө. Нэг л таалагдахгүй шүү. Худлаад очиод гараа. Гачсан уу зэрэг тавьж. Манай хатан төрлөө энд. Хэнийг гүйж очих гэсээр л өөртөө уучраа олчихно тий. Ямар ч их удах юм те.
гайхуучтэй. Энэ нутгийн хамгийн сайн илээжийг авчирсан юм чинь. Илээж ихэр одоо их баригч гэсэн үг үү те. Илээд л хат. Илсээр гал гарах юм шүү дээ ер нь. Барайч л гэсэн үг бах та бодвол. Хоёр ихэр Төхнүүлэх үед төрсөн болохоор хоёр хүүгийнхээ нэгэнд нь улс болт нөгөөд нь төр болд гэдэг нэр өгье. Яах вэ? Хатанд нь таны таалал мэдэг. Сайхал нэрүүд байл. Тэгээд чи аль нь улс болд, аль нь төр болд юм бэ? Игч таны барьж байгаа улс бол толг. За. Улаан утсаар тэмдэг зөч. Нөгөө хүүд нь хөх утас ойч. Төр болд болог. Тэр сайхан тэмдэглэж байна. За нэг. Хээ хаттерлээ ууцгаа. Хоёр нугур Хоёр нугуур юм байна ууцгаа. Улс бол дүр болд гинэ ууцгаа. Хөөе. Үний бол дуурч. хоолмоо. Өсөж тий болох юм. Усуух гэдэг юм. Усууя гинэ. Ван таныг ингэн гэж мэдчихсэн юм. Хурж ирнэ гэж мэдчихсэн юм аа. Нохоо өргөлж гэрээ олдгийн гэж. Амар гэж байна. Молтон юу чанч. Мантхай. Гэтэ энэ хэсгийн ай гоё тий. Энэ өдрөөс хойш би чиний жадны үзүүр сэлэмний ир болж явъя. Айлын хориг тохиолдвол надад хэл өгч байгаарай. Сэн үлцэтэд. За яг энийг бол би чин сэтгэл дууцъя. Ухаарцсан л байсан. Анх удаа өөрийнхөө төлөө биш хайртай хүнийхээ төлөө юм шийдвэр гаргалаа шүү дээ. Үнэ олдвол өмнө дандаа л өөрийгөө бодож явсан. Тэгээ нэг хэсэг бас жоохон шаарлахсан байж магадгүй алдсандаа. Хайртай хүний хаанд алдцсандаа жоохон шаарлахад. Ер нь бол өөрийнхөө юмныг алдчихаар чи ихтэй хүмүүс их тийм болчтой гэж бүсэрхөө тий. Тэгсэн байж магадгүй. Манай хүн бас хэцүү ахаа яг тавилангаа бодохоор. Уг нь бол Сайхан амьдрах. сэтгэлийн гүндээ бол анх насаа л өнө болд байсан шүү дээ. Үнэ бол шал тийм юм хийж мантхойн амьдралаар тоглолцох юм. Мантхой ингээ нөхрөө орхио явчихсан нөөх нөр хүнтэй. Сайд тосч авч байгаа хгүй хаан биш. Хоёрын хоёр хүүхдийн төрүүлчээд байна. Хаан яагаад ирсэнгүй? Одоо Би энэ зүгээр үү? урд богд эзэн солонгуудыг дайдах гэж очиод солонгуудын бух цагаан хааны хулан нэртэй охиныг хатан болгон өргөмжилж түүнтэй хээр дээр нэгдээд аргасан хуурчийг илгээж бүртүүчингээс өршөөхийг гуйсан домог байд. Өөрийнхөө амаарч ер нь хэлж чадахгүй сайдынхаа ард нуугтаад сайдаа явуулаад хэлчихэж байгаа хгүй. Тийм үү? Тэгвэл би хэрэг мөрөнд галуу олон гинэм. Эхийгээ чилж намнахыг эзэн минь та мэдэмзээ. Тэгжээс Энэ их хосод ч бол яг түүхэнд энэ сахид олон гинэм төрбөл ацалцсан. Хүн байгаагүй. ирж сайныг олохоо. Зүгээр ингээл өөрхнөө хийгээс Эзэн минь та мэдэмзээ гэж ямар ч гимгүү тийм хатан байсан гэсэн. Хатан байсан юм уу? хэлэх болж байна. За тийм ээ. Хатан уу Ийм тийм. нэг явдал болсон. Тэсээ кинон дээр гардаг шиг тийм. Хаад ноёдын жав. Энэ угаасаа түүхийг жоохон гойвсон. Мандухай хатны их ям хэвээр авч Тийм. сэтгэл нь
Ийм шаналсаар Мэдл байгаад олон өдөр хоногон Тэмээ. Хүн бас ингээд хэн болгонд таарахгүй юм бас амар ховор амьдрал байгаа байхгүй тийм ингээд өөрөөсөө юм үе малтарсан хүнтэй суугаад хатан болсноо ахаад дүү хүнтэй суугаад араараа тавиул. Гэхдээ хоёр хүүтэй. Амар ховор заяа. хэрэг шүүмбэл. Яг жинхэнэ түүх биш ингээд уран сайхны кино гэдэг нь бас ойлгож Энэ Тийм, уран сайхны кино шүү манайхаа. Гэтэл үзээ яддаг. дууссан биз гэж бодогдох юм. Одоо энэ хоёр өвөө ийм том болцсон байна гэдэг чинь тийм амар олон жил 6-7 маань тухай дээр ирээгүй Миний байхгүй оролцох тийм. хэрэг. Хаа. Юу л гараач. Сатаага та битгий. Нэгэн дурвсан сэтгэлээд байгаа явчих юм уу те? Одоо тэгээ тийм залуухан хүүхэндээ Та юунд учирч ингэж гарч мандгаа хатан бол өөрийн бие сэтгэлийг барь суудаг юм бэ? Юм дээ. Илүү эрс мэрсэн Хаан зүйл юм те. Танилуудын Энэ залуухан. Сайн хэвээ. Гахтхүү. Химээд энэ чи юу хийх гээд байгааг юу нь бол ойлгож. Үлчиж зовдох гэж. аавал гэж харагдав. Мохой Хоёрыг одоо ноос. Хойг нь уусчихгүй яа. Нэг obsessed гэдэг кинонд гардаг хүүхэн шиг болж байна. Энэ онцлогын өрөөнд чи их юм болсон доо. Окей. Бачга. Бачга. Үнэн сэтгэлээсээ зодтолтод тах чинь тий. Юу тэгээсээ ингэж юу? Ха. Яах юм болж байна? За битгүү. Хаантай энэ хоёр хүүхдийг эвтэй өсгөхийн оронд ингэж байдаг чинь зүй дээхгүй хэрэг. За алив. Зүгэй. Хатууд сурч хүйтэнд хөрөг. Газарс ганцхан. Энэ бол хатуу. Тэнгэрт нэг наран байх ёстой. Миний хүүхдүүд мэдэж авах. Тэнгэрт нэг нар байх ёстой гэж би бинийг нь алуулах нь л дээ бүр. Эсмэл сайд Нэг л сатаа итгэл гэдэг муугаар дарж гомдоосон байна. Хэдүүгээр адил эрэхтэй сайд боловч өөрийн хэрээс хэтэрсэн үгүүд өгж төр улстай гавья байгуулсан өтгөс буурлыг чингэж дарих нь талаар хэрэг учраас би буруутгаж зэмлсэн юм. Шиврээ бороо хувцсан оргодог. Шивний үг хүнийг эвддэг гэдгсэн биш үү? Мо эсмэлэг өмөрч. Тэрний хүүхэндээ дэр нэгтгэцэн чи аргагүй шүү. Хинтээ нэг оронд орохоо сайн боодох. Уучлаарай гэж. Охин чи гэлтгүй ер нь бол муу хүнтэй уулзахаар нэг л юм ажил бүтэхгүй, амьдрал дээшлэхгүй. Санаа ингээд доош. Тийм. Онцгүй болдог. Хөө ер нь ирээдүйн ингээ ханьжаа уучрахаар ингээ юм нь ингээ хурдан бүтээл хурдан ингээ дээшлээ явдаг гэж байгаа шүү. Тийм гоё хүмүүс бас байна. Ээж аав яагаад намайг үдэж мордуулахгүй байгаа юм бэ? Тэгснэ хүүгээ гаргадгүй нас. Төрийн чухал албатай. Энэ хүү Удлаа өмнө ач өчтөө. чирчэнд очсон. Болт шүү. Ингээ хэдхэн зэрэгтэй болж. Бицхан үрс. Зүүн батхыг алж хамт дагуулахыг дээд онгон тэнгэр бүсчвай. Чингийн хүүхд. Хүүхэд юм уу тэр? Хүүхд өнгөрсөн. Аа. Хүүхэд өнгөрсөн гэдэг ийм юм хийгэж байгаа юм уу? Ямар юм? Янда хантны хайрч хүүхэд Ачгаа цаараа. Төр өмөрсөн эргээр одоо. 100 ботог. 100 хүүхэд гэсэн сая. Алдчих. Алж ихийг нь ойлвол. Сэтгэлээ мэр. 100 ботог алж ингийг нь бойлвол. Хүн болох ёсгүй л хүүхэд байж. ханта Зовлон яаж та намайг өршөө. нөгөө зовлон 10 сар тэгсэн болохоор амгүй ч гэсэн та бит хоёрын үр. муу заяатай юм болохоор тэгж байгаа юм. Өө. Хараа муугаа хат. Уучлаарай. Хөрхи. Тийм. За ингэж хэлж болно. Тийм. Хөрхи. Алдчин хатныг хэлснээр Биш л байлгүй. яс хүмүүний зогцыг хан хүүгийн ёсоор онгож гэрэл хөшөө босго. Чи гоё шүттэй маа.
Хэцүү юм да бас хугатаа алдчих гарч байна. Гэтэл бас их хүн болж үзснийх одоо 100 ингээ хүүхдийг ээжээсэн салгана гэдэг тэр сэтгэл нь өмөрдгөн бах та тийм ээ. Энэ нэг хүүхний Энийг юм чи одоо юугаач мэдгүй. Ер нь бол яг Ээжээ. бодох юм бол одоо тийм 100 хүүхд алуу бол яа нү гэдгийг сайн мэдгүй л тэгэл чанлал тавьчихсан шүү дээ. Тэгээ та улбол бид хоёрыг өгчхүүл 200 ботогоос хойд гэх үү? Юм болдог. Юу хөөхөд? Тэгвэл яагаад ачигчийн хүүхдийг онгоцоход 100 хүүхэд аад ихийг нь уйлуулах 100 ботогоос ингийг нь буулуулах явц хийж байгаа юм бэ? Юу гинэ? Хин тэгж байгаа? Начга зарим. тэнэг мал. Бөөгийн шашин ер нь унсан нь өөртөөс нь Хали явъя. Солиорч ингэж бах юм. Хатан толгоцох. гэж орлоо. Нөгөө Минхагаар толгойлуулсан хэсэг муусан бол үг гэхэд өдөж. Бидний квиз тэмтэрнэгэд занал хийлэн байна. Одоо бүр дэнтгэхэд 100 хүүхэд алж гашуудлуулдах зарилгийг та өгсөн болохоор ардуудын босдох нь зүүн хэрэг. Хаанта өөрийн ухаантай байв. юм хүүхэд. Сонсоогүй юм уу? Сонсог. Би тийм зэрлэг болоогүй. Харин алтчины сэтгэлийг бодож агийг хан хүүгийн ёсоор онгол гэсэн. Миний үгийг гуйвуулсан бай. Бас тэрүүгэндээ Хуйлсан уу угаас. яг томор нүдтэй бас худлаа оноо. Юу ч байна начгаа зарим. 100 хүүхэд бол хүрхээргүй л харагдаж байна. Ани дэрлийг ясаар болгож бай Үгнэ. Юу зэрлэг? Аюу хойшоо. Хааны өрөвсөн ч бол үнтэй. Хард биднийг амьдч бол өкснээс дор байдаг хэрэггүй. Энэ бол хаад ноёд тааны ард биднийг хэзээнээс шороо тоосчиг үдэж байсны гэрч мөн. Нэг юм байна. Хийж бай. Хатантаа би үнэн чудрах хэргийн төлөө үххээс ч айхгүй. Та яллах хөршөөхөө өөрөө мэд. Хэрв энэ мэд бурангүй хэрэг дахин гарах юм бол бид ахаа зэвсэгвэрэн тэмцэх болно шүү. Минха. Чи үг хэдний уран дэрэмшиж бүүд онгот. Төр дэрсдэх бузар хэрэг үйдэж ард олныг чирэгдүүлсэн начгаа зарим цаазаар ав. Таа бозор өөхөх цаг болсон. Дээрээс нь бол маш тийм. Энэ Минхайг өчөндө шүр жанч. Гэдэг шиг шүү. За. Тэгвэл тэр болтол надад хийх ажил гарахгүй нэ л дээ. Харин чаан нэр минь. Эцэг өвөгдөөс уламжлагдаж ирсэн эрэлхэг дайчин алдар миний өнгөн дээр ингэж үнс тоостой холилдох ч гэж. Мантухай дарахгүй гэдэг штэ одоо. Их бай. Мантухай Улс захирагдахгүй гэрийн гэдэг. дөхнүүлийг дотооддоо дөхөн жамжилгүй гадагшаага довтлно гэдэг тун аюултай. Тэгээд энэ олон цэргээ чи яах юм бэ? Хаанта минь тарай. Хүн мордон амрай. Уггүй цэргийг дараахгүй. Ирхлээд байгаа Яа юм уу? мордон. Хаантаа. Үгүй дараахгүй. би тун таагүй ингэж хэлвэл. Би дайнд мордно. Сатасад. Бүр хөгшөрчжээ бүр чаавас. Юм гэж. Сатаага таны би яаж ийн? Ястаа. За ер нь эвтэй гараа л гэдэг байна. Халбаттайган асарч хамгаалж бол хаан төрчин хадмет бүх орших болно. Сатаага. Сатаага. Тийм муу санаатай өн рүү явуулж ич яаж те? Яаж хүүхдээ ийм хидгэн? Жанам та аян замтан алжаадгүй сайн явж ирвөө. Сайн явж ирлээ. төрийн ёсыг дагаж залуу жаныг онгон шидэд мөргүүлж тангар гөргүүлэхээр авсарлаа. Та бүхэн морь. Би ийм хөгшин сайдтай дагуулсан явуулж энэ. Хөөе ч одоо ямар хачин болж байна. Миний нэг хулгайд алдсан морийг жонон унаад явж байна уу та? Та юу гинэ? Хийх гэж хэлвүү? Эсвэл тоглож байна уу?
Шууд тэг гүнхэд гараад ирнэ үсттэй. Энд хараад алчдаг тий. Цэргүүдийн Настаа өгчтэй юм чи. Сомон бүр газар сагтчих. Жаамах. Наадмаар нөгөө юм нэвтрүүлэг гардаг. Тэн дээр энэ кинонд оролцсон хүмүүсийг гаргадаг. Тэгээ энэ хоёр хэрэг хөлтөнд орж ирсэн амар том болсон. Тэгээ яг энэ алдаатай хэсгийнхаа тухай ярьжсэн. Өөр газар зогтсон. Нэг нь гаранд нь зүгээр. Нэг нь хөлөнд нь нэсэн. Тэгсэн чинь гаранд нь нэсэн гэсэн. Авчлаараа амар хэцүү хэсгийн амар инээдтэй болгож. Ямар гоёлаа ягаан торгоо. Силк. Яга. Гахая. Алтчаа нүцгэн арддаг шүү дээ одоо энэ дэр. Тийм үү. Плэстэй. Би надад новшин юм ярьдээ шүү дээ. Би тань Нэг юм үед нь л ярьдаг. сэтгэлийн татгдсан болоод ч тэр хүмүүрээс хармалмаар санагдах юм. Ялангуяа мантхай хичээс. Буцаад байгаа юм. Алдчих юм байна. Болж үз. Мантхай тэр энэ мэт байхыг болоод олон жил болж байна шүү дээ. Гэлээч гэсэн энэ ордонд хамт байгаа юм чинь та хоёр уулзаж учирч л байгаа. Хэн мэдэх вэ? Димий бодож сэтгэл битгий зовлоо. Американд мандас хамбас яг юм. Та тэгвэл мантхай Юун дээр өнгөнд үеийн ирчүүд ингэдэг л. Исмил хахад арай дэндүү хатуурах юм биш үсттэй. Сатаагааг өнгөрснөөс хойш төрийн хамаг ажилласан мөн бүгд л ингэдэг. Ийм Үгүй, систем мэдхгүй тоогоос сэтгэж байгааг мэдж тэр байгаа амар юм. зөрөгтэй л Мэдж байна. одоо ч гэсэн бас зөрөг шаардлагатай. мантхай хэрэг энэ ордонд байна уу? Уга буцаад байгаа юм би. Дугаал. Дугаал гэж. Мөр. Хамаг наастер ивдэ аячих юм. Харин зэ. Хичнээн сайхан байсан. Амрах гэж байгаа чи. Төрхөнд нь буцаана биш. За наа ч бол арай Тэгж болохгүй. чинь. Төрийн Мантхай бол хоёр хүүхдийн энэ төрд ихийг хийсэн хүн. Чи өөрөө тусдаа. Миний энэ зэрэгтэй яв. Монгол улсын хүчин чадалтай байгаа нь Мантхан гавьяа. Мэдчихэж байгаа нэг. Тийм болохоор За юунда уйлдээ. за юу амархан нулимсан. Миний ихтэй муу болохоор тусна гаргасан. Мантхайг болохоор байлгаад байдаг. Юнган бол тагигач Мандул хааны хатан. Тийм шүү дээ. Ямар тухайн ойлгох хөхтэй. Харин Мантхай бол миний хоёр хүүгийн эх. Аргагүй. Намайг ямар хатан гэх үү? Таны үрийг төрүүлсэн үнэн. Гэвч хүн болгож чадаагүй заяагүй юм би нүдний үзэгт явах нь төмөн зөв. Үснэгтэй ямар гоё юм бэ? За. Ийм дэмий юм ярьж нэг нэгнийхээ сэтгэл зэв суулгаад яах гэсэн юм бэ? Асуусыг. Мантхайтай ярина л да. Ухаантай даа. Ер нь тэгээд олсноос тусгаарлаж гэр барихыг эсмэл сайдад даалгах юм. За орон дотроо бол юм асуухад бол бэлдэг юм шиг байх шүү манайхаа. Оо тийм мэддэггүйс. Уучлаарай ээж. Хэлэг хэмтэрхий. Йоо. Хаант минь хатант Бүгд минь нь алдсан. та хоёр намайг ийм мэдээ хүргэж ирсэнд албал алтгаа. Юу болов? Жалж Галж. Улс болж онон хөнөөчгч. Юу гэнэ? Хааны буруу. Энэ жоохонд нь жонон болгоод дайсан руугаа явуулдаг хааны буруу. Гаргаж өгөөгүй штэ. Мөнхөг болчих.
Хотод мууч. Гант мууч. Үнэн мөхөл үби. Жомон хүргэхээр явсан дүүр нэр зэрэг Ибрай таашихаас арайхын зүхтэж айн гарсан байна. Хамаг амаа орхиод бүх юмаа дагуулсан явчих жоохгүй те. Ардуур нөгөө хэд нэрээс амарч нь үдтэй. Одоо уг нь чаас хамгийн ихтгэлт чинь смелийг орхиж байгаа шин. Энэ хааныг яах вэ? Хэдүүлээ. Айрыг болгоо. Айрыг болчихноо. Гомсронгаа. Улааны таа биш муу таалдагтаа дандаа юм улаан байх юм те. Адакатер. Асгач гэж. Уулан хол замд ажиж ирсэн танд. Эний ч угаасаа нөгөө хатан бэлдүүлээд байсан мэдтэй баахан зевсэг мөвсэг минь ус дайрч магадгүй гэд амруулахгүй бүгдийг нийлгүүлсэн шүү дээ. Нөгөө яга манай хоёр ч хов бадлаа гэстэй. Минь ус дайрч магадгүй гэстэй л тэгэл хийгээдээсээ ингээ хэрэг болж байгаа байхгүй те. Сава бэлтээ. Сава бэлтээ. Ой. Сосо. Хүнтэй суух гэж яхаар өөрийгөө бэлт. Сава бэлт. Дүүгэртэж. Юу вэ? Чулуу юу? Энэ бас тесэрдэг баха. Оо, тэгсрэг бөмбөг манайхаа технологи. Алж байгаа юм шүү бүрээ. Технологийн дэвшилтэд дайралт хийж байгаа шүү. Минь усных нэг дахиад нэг жанжаа. Цэгц. Оо, өгчдөг шүү дээ. Тэнди санжин ивэ. Шаар цаглаа. Стаси MBA үйл ажиллагаанд бололтлаа та. Энэ хоёр чи ятгаад бүр мөр зэрэгцэж явсан хоёр юм баамаа. Хатан зэрэгт. Зэгцэж юм. Гэрэл төгшөө тавьмаар л. Данч. Харц утамтай юм. Нөгөө нэг харц утамтай хүмүүс гэрэл төгшөөд байхгүй. Ханы төлөө амиар гэсэн харцын хөгөнд хөшөө хосгож болохгүй гэж үтэй. Яг тийм анх гэрэл төвшөд тоосон харц болоо. Энэ зураглал бас амар те. Нэг дайны талбайгаар уунаг. За ингээд манай хаан тэнд самраад алж байх зүг. Ардуур нь гэр орныг нь буснуулж байна. Нүуний итгэл төшөмлөн. Тийм ээ? Цаашаа байгаарай гинэ яана. Хүүгээ яллаа та. Хүүг төмөрч угаан хүргэж өгөөд өнөө одод хэл хүрэх гэж минь хаад хэл. Нөгөө нэг төмөрч угаал зайлвал. Цаас байн гамд нь орох юм уу? Тэгээд хамгийн гол нь шүү дээ энэ үед мандухаа ерөөсөө хаанд хэл хүргэгээгүй. Өнөө олдод хэл хүрэг гэсэн. Хитрхи хоолол байна л да хааных. Уга хаа. Гэтэ ер нь бол Яг уу дэлзэг цаг тус үед үнэ болтол бодож чинь тийм. Сэрүүн зүүдлээд шүү манай хүн. Санаж явбал бүтэн тий. Сажилж явбал хөрнө гэд бас нэг тий. Худлаа өнө бөксөдөөд үдчихлээ. Хатан та цаашаа орооч гэснээр Жапар руу Хөл рүү нэ. Хин хааны суудал дээр байж нэг санах бай тээ тийм ээ энэ Жапарыг. Бүр аимшиг юм руу авч оруулчихдаг. Зүгээр final boss руу шууд орууланаас. Мөр гээл манай хүн ч одоо хүн мөртөө бол олж орлоо. Чи юу? Мо босгоны шороо хаан сууж байгаа мэдээч. Монголын их хааны суудал дээр өдгөө урвагч чамд суух юм байна. За fight. Нэгэд үтгнэс.
Хэрмийг давж хаалгана. Үнэ алдуу. Заяа нөх. Дэмүх шидэж. Хаалгаа гэж дайраад л ордог газар та. Саяасан бэ. Ста ман тухайн аюулт орлогод хар урдаараа л ирчтэй манай хүн бол ста. Дуг нь бол тийм ч ойрхон бол байгаагүй л баг. Тийм үсттэй. Оо энэ муу харавчдаг шүү дээ. Харин хин нэг кинон дээр шудрах бус байдаг хгүй. Дийлцэн байсан шүү дээ үнэ. Энэ хэсэг үнэхээр аим шигтэй. Мандах. Одоо хэрэг нэгэнт миний хүсснээр дуусч байгаа болохоор бичлийн галыг чинь захиж нутгийг чинь зааж өгье. Миний хатан Бас л баг баттан болох гээд байдаг. Буцаж аваад байна. Тэгэж хийсэн гэсэн мэл үү нэрээ. Лав. Үгүй хэний дугаар. Алтчингээ ахс. Өөрийг нь өвч чинь гээд те. Би ерөөсөө тгийг би хамгаалж хийсэн чинь энэ алчлаа гэж өстой одоо өстой нөхөө малтах гэж байхгүй юу? Аа. Мат. Гар дээр нүхлээ. Нөгөө шагааг нь зүүсэн байсан байна. Таны төлөөд ингэж явна шүү дээ би. Одоо та хуулиасны гэгэн суудлан эзлэхтэй. Хайртай өхөн нүхчээд агчин юу гэгэн суудл. Урд нь жанжин малгайг нь тавьчихъя бас. Ээж яаж тэнх юм бэ? Гэтэ чи 10 настай байх үедээ таарсан за мэдгүй ээж нь болохоор хэвчээ. Гэтэ манай Жононгийн удам бол үнээр царайлаг. Ээжинд царайлаг, аавч царайлаг тийм. Царайны сайхнаар цайшуулсан. Йоо, заммуу сайн юмнууд. Оо, юм гат. Алтчин хараад бас Ирчүүдэд итгэж байна. Та намайг багтуушин гэрний дагаа үрээ бодооч. Хаантаа. жирэмсэн юм штэ энэ бүр. Нэг хүүхд юм. Төрж яддаг юм уусаа. Тийм. Нууник тамгагүй төр дээр бол тэгж хэлсэн байдгийн хэрэгтэй цагт цусаан хүртэл цэвэрлэг хэрэгтэй гэж тэ. Оотмынхаа юм дээ тийм дуусвал таа. Бүрдсэн. Муу санаалж явсан. Муу нэр ер нь арилахгүй ш. Хусавч арилахгүй. Энэ жинхнээсээ яг 30 секунд орчим ингэж болгоцсон гэсэн юм. Тийм үү? Тийм.
юу гэдэг вэ? 2 минут. Одоо хүү ингээд сайн харуулж гэж ингээд бүр ингээд шинэ мөр аимхай тултай амьд үлдэх шивдээ. Гэтэ ер нь төрийг бол ингээд ийм амар хэрсүү овжуун биш юм 50 ингээд ийм зөөлөн сэтгэлтэйнүүд сайн зөв өдөртдөг юм шиг байна. Тэр түүхийг хараад баг. Энэ мөр аимшигтай те ингээд булснаа дээгүүр нь ингээд нүг мөр явуулаад морьтой хүмүүс ингээд одоо хийлдэг. Эсмэлчи Монголын төрд хар буруу санаж хатны намыг хөнөөсний учир би чамд ийм цас тууллаа. Ингээд чи мөнхөд мандхай хатны улмын дөр хэвдэж байх бол. Мөнхөлөг би ямар ч өхлөөс айхгүй. Намайг булаадай. Тэг ингээ баахан хүмүүстэй 100 морьтны үн одоо бодвол энэ Чингис хааны онгоныг онголоход хэдэн зуун зэрэг гэдэг үлээ. Бараг 1000 зэрэг ингэж талхлаа. ямар ч мэддэхгүй болгоод тэгээд тэнд явсан бүх зэргийг замд нь хядсан гэдэг. тэгж ирдэг те мэддэхгүй бол хинт онгоны хаана байгааг мэддэхгүй гэж. Би бол гэртэл үлдэх байсан хааныг оршуулж яхад. Хааны зарлаг штэ. Хаантаа би ханаа дурччихээ гэж. Манай манай угаагчиг аваа өчөө гэж. Гэрэл төшөө босгосон байна. Хатны. гэрэл төшөө гэж энийг хэлээд юм. Тийм штэ. Тэгээ зэгцэн хөшөө зэгцэн оршуулганд ийм босгочиход яачаад нэг хөрөнгө таны гэхгүй юм уу? Яг тэгэл хааны дөрөм удам мэд өрлөө. Учлаа. Ойтныг сөхрүүлэн улс гэрээнд өвчтгөж ард олноо хөл хөсөр гар газар амарч имэр болохлоо. Энэ бүхэн хатан таны хуйг нөмөрч хувцсыг барьж арагмаг ахтны нуруунд дээр эсгэрэх сум элд чадны дундуур шүрхэн орж зовж зүдэрч явсны гав яман билээ. Чин зоригт хатан та зон олныхон сэтгэлд үрд оршиж хөх тэнгэр мэд мөнхрөх бол. Энэ хэдэн 100 оны хүн блэ? 1000 300 500 жилийн дараач бараг бүгд. За ингээд ийм ухаантай цэцэн бэлэг хатан байжээ. Ухаант мантгаад. Би нэрээ бас өөрийгөө зөөлж л энэ улс орны чинь Түүхнүүллээ те. түүхнүүллээ. Угаас анх Чингисийн янгон дээр очоод бас амар эс юм аа манай хчвэл те. Бас хэлсэн юм аа хэлсэн. Би засах юм уу яах юм гээд те. Биеийн жаргалыг хойш тавлаа гэнэлээ. Тий. Гоё. Үнэ хоош тавьсан те. Тэгээд энэ кинонуудаас ус энэ харилцан яриа энэ үгийн баялагийг бас гоё ойлгоцсоос. Үн бол бас гай боллоо доо. Ер нь бол хожуу ухаар л ямар аимшигтай юм бэ те. Тэгтээ тэгэл үн бол тийм гар дээр өглөө те. сүлийн амьсгалаад байж болох юм аа болох. Гэхдээ яг хөө ингээд цагаа тулаад ингээд яг ингээд өгөхөө өрөөл хамгийн ихтэй гэсэн юм руу л хэлэх байх. Тэгээс дууд хөнгөө бол бас гүнхтэй. Гэтэ ингээд яг дуудах хөнгөө гэж бодож байгаа ч гэсэн ингээд эцсийн мөчт бол ингээд нэг хүн орж ирэх юм ш толгойд. Тийм. Тэ тэрийг л дуудах юм байна гэж шууд. Тийм бай тээ. Тиймэрхүү юм иттэй би нэг удаа мэдэрчээсэн ш. Тэгтээ дайм биш л те. Би ч үзв.
Үгүй би нэг шүн арай нэг ингээд нэг юм хийжээс аахгүй. Юм нааж ийсэн гэж чи наалдан пад ингээд цоолох гэж байгаа нүдрүү үсрээд тэг ганцаархнаа. Тэг айгаад сандраад тэг ялтч угаасаа тэгээд яг толгойд орж ирсэн тэр нүгээл яг залга би бэлээ. Тэг ирсэн үү тэр юм. Окей, тийхээс өмнө би бас зүгээр болчихсон. Тийм амар Чи өөрийнхөө өн олдроо залгасан. Тийм болоо. За. Айгу урт настай удаан жаргалтай кино байлаа. Тэглээ үнэхээр Сар дамнаад. хувааж дамж үзлээ. Бит хоёрыг үнэхээр уучлаарай. Бит хоёр бас те Бас аяг шаазаа. тоогоо шанаг. Тий. Аяг шаазаа харандаа балсуур. Тийм юмны Доллар юу мөнгө цаас. сасим дээр мял байгаа хгүй гэдэг. Тэ яг амар цэмэлт яа даяг үндэ бол тэ мял уухгүй тэ. Бас завгүй л энэ хоногийн 24 цаг чинь бас хүрэхгүй л. Тэ. Хичээж л явна. Тэгээд хичээж явж байгаад марта жоох удчлаа. За тэгээд ямар ч байсан энэ хүнд киног ингэж дуусгаж чадсандаа бол баяр тань. Манайх намайг одоо ямар кино үзсэн юм мантгой зат гэсэн ямар том кино барьж авсан. Тэ нэг барьж аваад ах чи. Бариад авсан юм аа. Алив мөрг. Нэг хэцүүсээд ах чи малга зүгээр л үзээ сууж байгаа юм. Тэгээд хайртай хүндээ үнэнч байгаарэ. Тэгээд гэр бүл болсон болоос үнэнч байгаарэ. Үнэ хэлцдэг байгаарэ тий. Гэхдээ үнэ хэлцдэг байсан чсэн тэгээд Тэгвэл жоохон хүн чанартай байх хэрэгтэй тий. тэр Хараар тавьсан ч гэсэн жоохон хүн чанартай. Хараар тавьж байгаарэ. Мантгойг ингэж жирэмсэн явуулчих болохгүй шүү дээ. тий. Яг хүүхд тоглоом уу? Тэгээ шууд хүн зэдвэр ороноос тэ. Улс гэр өдөртөн гэдэг чинь тэг хэцүү байлгүй дээ. Мэн бич байгаа. Гэтэл хичээгээрээ амьдрал хий гэж байгаа. хичээгээрээ. Амжилттай. Бай.